Энэ удаагийн бичлэгээр if томьёог ашиглаад датагаа олон төрөл болгож ангилж сурья. Сонгож авсан дата маань хэм бол юм Unicorn Companies гэдэг дата байна. Unicorn Company гэдэг нь болохоор IPO-д гараагүй мөртлөө 1 тэрбум доллароос дээш үнэлгээтэй асар урд өсч буй гарааны бизнес стартапуудыг хэлдэг юм байна. Баганы хувьд юм бол компани нэр, тухайн компани үнэлгээ, анх удаа Unicorn болсон онцор нь үйл ажиллагаа явуулдаг чиглэл нь, байршил нь анх хэдэн онд өсчихсэн бэ гэдэг нь ингээ харагдаж байна. За томьёоны хамгийн анхны хэрэглэгддэг жишээ гэх юм бол датаг хоёр төрөл болгож ингэж ангилдаг байгаа. За энэ дээр одоо яг юуг тэгж хоёр төрөл болгож ангилах вэ гэдэг юм бол за тухайн компаниудын маань үүссэн он сар нь энэ дээр байна. 1900-аас 2021 он хүртэл үүссэн байна шүү дээ. Энэ он сар дээрээс үндэслээд 20 дугаар зууны юм уу эсвэл 21 дугаар зуунд үүссэн компани юм уу гэдгийг нь ангилъя гэж. За if энэ нүдээ заагаад өгнө. За хэрвээ энэ нүд маань 2000-тай тэнцүү бөгөөд их байх юм бол энийг цөмөрөө 21 дугаар зууных харин бусад тохиолдолд бол 20 дугаар зууных гэж нэрлэнэ. За энэ томьёог ингээд доош нь татчих. За тэгэнгүүт энэ маань 2000 оноос болон 2000 оноос хойш үүссэн компаниудын 21 дугаар зууных, бусдыг нь болохоор 20 дугаар зууных гэдэг ингээд явж байгаа. За дараагийн өөр нэг хэл үнэлгээгээр нь бас ингээд ангилдаг юм байна л да. 10 тэрбум доллароос дээш бол Decacorn, 100-аас дээш болох юм бол Hectocorn гэдэг. Тэгээд 1-ээс 10 бол мэдээж Unicorn болт юм байна. Тэгвэл энэ ангиллыг нь яаж гаргаж ирэх вэ? Тэгэнгүүт энэ компани үнэлгээний баг маань өөрөө ямар нэгэн тооцоолол хийх боломжгүй доллар болон бие тэмдэгтэй байгаа учраас үүнийг нь тоо болгоод ардталт нь тооцоолол хийх боломжтой баг нь болгоод тавьчих. Үүний дараа компани ангиллал гэдэг нэг баг нэмчихье. За тэнцүү. Энэ дээр болохоор хэдүүлээ өмнө энэ дээр болохоор одоо хоёрхан төрөл болгож ангилж байсан шүү дээ. Тэгэхээр Decacorn, Hectocorn, Unicorn гэд нийт 3 төрөл болгож ангилах хэрэгтэй болсон. Тэгэхээр if маань өөрөө хангалтгүй учраас ifs гэд энэ маань 100-тай тэнцүү бөгөөд их байх юм бол Hectocorn 10-тай тэнцүү бөгөөд их байх юм бол Decacorn тэгээд 10 гэхсэн шүү дээ. Харин зүгээр тгээс их байх юм бол хэдүүлээ үнийг Unicorn гэж нэрлэнэ. Үүнийгээ доош нь татчих. За ингээд Decacorn, Unicorn гэдээ ороод ирж байгаа. За энэ зургууд хэдүүлэн хэрэггүй устгачи. Ингээд хоёр төрлийн if-ийг ашиглах команд байж болж байна те. За хоёр болон түүнээс олон нөхцөлийг хангасан жишээг авч үзье. Жишээ нь надад байгуулагдсанаас хойш 5 жилийн дотор Unicorn болж чадсан хэмэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг ялах хэрэгтэй боллоо гэж бодъё. За үүний тулд эхлээд Unicorn болсон он сараас нь жилийг нь ялгаж аваад анх байгуулагдсан оныг нь хасаад өгвөл Unicorn компани болоход зарцуулагдсан жил нь гараад ирнэ. За үүн дээрээ зөвхөн AI компаниудыг ялгах учраас AI гэсэн баг нь нэмээд эндээ томьёогоо биччихье. Тэнцүү if and хоёр нөхцөл буюу хоёр шалгуур бичээд түүнийг хоёулыг нь хангаж явбал ийм утга аль нэгийг нь хангаагүй бол хоосон байна гэдэг томьёо бичнэ. За if багны нүднүүд AI гэсэн утгатай тэнцэх ёстой. M багны утгууд 5-аас бага байх ёстой. Энэ хоёр нөхцөлийг хангавал хурдтай хөгжсөн AI компани гэж нэрлэгдэнэ. Аль нэг нөхцөлийг хангахгүй бол хоосон үлдээ AI гэж биччихье. Энэ томьёог доош татах учраас AI гэсэн нүдтэй төгжээд өгөх хэрэгтэй. За ингээд томьёонууд маань ажиллаж байгааг харж байгаа. За энэ хэсэг дээр аль хэвийн ямар үйл ажиллагааны чиглэлийн хэдэн компани нийт ямар үнэлгээтэй дунджаар ямар үнэлгээтэй байгааг боддог хүснэгт хийх гэж байна. Data validation ашиглаад үйл ажиллагааны чиглэл болон төвүүдийг жагсаач. Энэ талаар өмнө бичлэг хийсэн учраас урлуулчаа. Тэнцүү sum ifs компаниудын үнэлгээг нэмэх гэж байгаа учраас үнэлгээний багныг оруулж өгнө. За доошо татахтаа Ctrl Shift доошо зураас ашиглавал хялбар цэцлэл аваад үйл ажиллагааны чиглэл маань R19 нүдтэй тохирох ёстой. Төвүүдийн байршлын баг маань болохоор R20 нүдтэй тохирох ёстой. Ингээд томьёо маань шууд нийлбэрийг нь бодчихж байгаа. Дунджийг нь бодохын тулд шууд томьёогоо хуулаад sum хэсгийг нь average болгох учраас бүхнүүдээ түгжээд өгье. За доод нүдэндээ хуулаад sum-а average-ээр соличвол дунджийг нь бодно. Хэдэн компанид байгааг тоолохын тулд тэнцүү count ifs үйл ажиллагааны чиглэл маань R19 нүдтэй тохирох ёстой. Төвүүд маань R20 нүдтэй тохирох ёстой. Ингээд биччихэнгүүт энэ хоёр шалгуур хангасан мөрүүдийг тоолчихж байгаа. За ингээд энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд дуслаа. Дараагийн бичлэгээр илүү өөр сонирхолтой томьёонуудыг тайлбарлаж оруулнаа. Excel дээр хийдэг ажлаа өнгөрүүлэх гоё санаануудыг үзэх хүсвэл миний сошиал хаягуудыг дагаарай.